сайн мэцхан нөхдүүдээ бидний өнөөдрийн үзэх сэдэв бол хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг сэдэв байгаа. За тэгээ Монгол Улсын одоо үндсэн хуулинд бол 16-гийн 4-д бол хүн бол ажил мэргэжлийг чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн баятай нөхцөлөөр хангуулах, цалин үйлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. За хэнийг ч одоо хууль бусаар одоо албатан хөдөлмөр эрхлүүлэхгүй гэж бол заасан байдаг. За мөн үндсэн хуулийн 17-гийн 2-т бол хөдөлмөрлөг, эрүүл мэндэд хамгаалах, за үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлэх, байгаршнаа хамгаалах нь бол иргэний журам төгрөгөө гэж заасан байдаг. За хөдөлмөрийн гэрээ гэдэг нь бол нэг талаас ажилт нь одоо ажил олгогчоос хууль нийцсэн хуульд одоо нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын нам тодорхой ажил үүрэг гүйцэтгэх. За нөгөө талаас ажил олгогч бол ажилтнад хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээр заасан хөдөлмөрийн нөхцөлд хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог бол хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэдэг. Монгол Улсын одоо хөдөлмөрийн тухай хуулинд бол одоо хөдөлмөрийн гэрээ бол дараах нөхцөлийг бол заавал хангасан байх ёстой гэж үздэг. За энд бол нэгдүгээрт бол ажлын байр буюу одоо албан тушаал нэмэр заавал байна. За ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүрэг байна. За эзэн цалин болон албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн дараах одоо төслүүд бол заавал байна гэж заасан байдаг. За тэгээд хөдөлмөрийн гэрээ байгуулах үед бол энэ одоо нөхцлүүдийн аль нэг нь байхгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг бол байгуулах зөвшөөрөхгүй байгуулах гэж үздэг. За хөдөлмөрийн гэрээнд бол одоо аль нэг тал дангаараа одоо хөдөлмөрийн гэрээний заалыг өөрчилж болохгүй. За одоо хөдөлмөрийн гэрээ байгуулахад талуудын хөдөлмөрийн одоо хуулийн гэрээний гол нөхцөл гэдэг одоо дээрх одоо дөрөв нөхцөл байгаа. За энэ нөхцөлийг одоо аль нэгийн тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулах тооцохгүй. За хөдөлмөрийн гэрээ нь талуудын гараа үсэг зурсан тэр өдөр хүчин төгөлөг гэдэг. За ажил олгогч буюу одоо түүний эрх олгосон албан тушаалтан иргэдээ хөдөлмөрийн гэрээг одоо бичгээр байгуулж, за гэрээний одоо нэг хувийг одоо ажилтнад одоо үүрэгтэй, за одоо байнгын ажлын байранд одоо хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулах бол хоригддог байна. За хөдөлмөрийн гэрээ бичгээр одоо байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэх шаарддаг ёсгүй, энийг бас харьцан байдаг. За хөдөлмөрийн гэрээг бол хугацаатай бол хугацаагүй гэж хоёр ангилдаг. За хугацаагүй гэрээгэд бол байнгын ажлын байр хугацаагүй гэрээ гэж нэрлэдэг. За хугацаатай гэрээ гэдэг нь бол төр буюу одоо туршилтын ажлын байрны дах гэрээг бол хөдөлмөрийн гэрээ бол хугацаатай гэрээ гэж нэрлэдэг. За энд бол одоо байнгын үндсэн ажил жиргэсний амралтаа хаах, сургалтанд явах ч юм уу, төрийн эзгүй байх үед ч юм. За мөн одоо туршилтын 6 сарын хугацаанд ч юм уу шинээр одоо дадлагжуулж ажилтан авч байгаа энэ тохиолдлууд бол хугацаатай гэрээг байгуулдаг. За хөдөлмөрийн тухай хуулийн 23-ийн 1-р зүйлийн 3-т бол хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд одоо түүнийг туслах санал тавиагүй бөгөөд ажилтан одоо ажил үүрэг гүйцэтгсээр байгаа бол уг гэрээг бол заасан хугацаагаар дахис хугацаагаар үздэг. Жишээ нь одоо дорж нэгтлэн бодогчоор компанид ажилд орлоо гэж бодоход тэрнтэй 6 сарын гэрээ байгуулад 6 сарын дараа дахиж тухайн гэрээг сонгох үгүйг хэлцээгүй бол анх ядуу 6 сараар байгуулсан гэрээ дахиад 6 сараас гадна гэсэн ийм боддог. За хөдөлмөрийн гэрээнд бол тодорхой бас насны хязгаарт тохирсон гэрээнүүд бас байдаг. Нэгдүгээрт бол одоо иргэд одоо 16 наснаас хөдөлмөрийн гэрээ нэг талаараа оролцох болдог. За 15 настай иргэнтэй эцэгхийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулах зөвшөөрдөг. За 14-өөс 15 настай иргэнтэй мөн мэргэжлийн баримжаа олгох, за ажлын одоо дадлага олгох зорилгоор хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. За энэ тохиолдолд тухайн одоо хөдөлмөрийн гэрээ хариуцсан төрийн захиргааны албан тушаалтан, за мөн одоо асран хамгаалагчтай зөвшөөрсөн эзэн дээр энэ гэрээг байгуулдаг. За хөдөлмөрийн одоо хуулинд бол 70 дахь зөвлөлт гэдэг одоо хөдөлмөрийн
ажлын цагийг бол тогтоож өгсөн байдаг. За энд бол одоо 7 хоногт бол ажиллах цагийг бол 40 хүртэл гэж заасан. За ердийн ажлын үргэлжлэх одоо цаг бол 8 цаг байна. За мөн одоо ажлын одоо дараалсан 2 өдөр хооронд одоо тасралтгүй тий амралтгүй ажилласан бол одоо 12 цаг түүнээс дээш хугацаатай гэж үзнэ. За мөн одоо хэрвээ одоо илүү цаг буюу одоо 7 хоногийн амралтын өдөр одоо ажилласан тохиолдолд нөхөж амраагаагүй гэд тохиолдол бол цалингийн 1.5-аар одоо дээш одоо хэмжээгээр нэмэгдэл цалин өсөх ёстой гэж хөдөлмөрийн хуулинд нь бол заасан байдаг. За хөдөлмөрийн гэрээ туслах тухай байна. За тэгэхээр хөдөлмөрийн гэрээг бол 2 үндслээр бол цуцлана. Нэгт бол ажилтан санаач цуцлж болно. Нөгөө талаар ажил олгогч санаач цуцлж болно. За ажилтан ямар санаачлаар цуцлах вэ гэхээр хууль болон одоо хөдөлмөрийн гэрээнд одоо өөрөөр заагаагүй болон ажилтан одоо хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчдод өдрөөс хойш 30 хоног өнгөрмөх зад ажлын байраа орхих хэрэгтэй. За энэ тохиолдолд одоо хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж тооцдог. За одоо энэ хугацаанд ажил олгогч бол тухайн гэрээг өргөдлийг бол судлаад гэрээг цуцлж болно. Хэрвээ цуцлах тохиолдолд ажлаа орхиж болно. Энэ бол хөдөлмөрийн гэрээ цуцлсан гэж үздэг байна. Харин хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлалаар дараах нөхцөл цуцлана гэж үздэг. За энэ бол хөдөлмөрийн тухай хуулийн 41-ийг зааснаар аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэг татан буугдсан, оронтой хасагдсан, эсвэл одоо ажилтны тог цөөсөн. За хоёрдугаарт ажилтан мэргэжлийн одоо ур чадвар, эрүүл мэндийн хувьд тухайн ажлыг одоо гүйцэтгэж чадахгүй, тэнцэхгүй тохиолдол. За гуравдугаарт ажилтан одоо 60 нас хүрсэн, өдөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн тохиолдол. За дөрөвдүгээр ажилтан хөдөлмөрийн одоо сахилах зөрчсөндөө давтан гаргасан. Эсвэл одоо хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд одоо тухайлан заасан нөхцөлд зөрчсөн тохиолдол. За тавдугаарт мөнгө болон одоо эд хөрөнгийн хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл эсвэл одоо гаргасан тооцогдсон тохиолдолд за сонгуул одоо тамилгоот одоо өөр албан тушаалтад ажиллах болсон тохиолдол за дараад контент заавар үндэслэл бий болсон тохиолдол хөдөлмөрийн гэрээ цуцалдаг байгаа. За түүний хууль ёсны төлөөлөгч эрх одоо олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн дотоод сурам зөрчсөн ажилтнад бол дор турсан хэлбэрийн сахилгын шийдвэрлэлийг шийдвэр гаргаж ногдуулна. За үүнд сануулгах үндсэн цалин 3 сар хүртэлх 20% буурлага ажлаас салах гэж байдаг. За тэгэхээр эдгээр одоо шийдвэр зөрчил гаргаснаас бол 6 сарын дотор одоо зөрчлийг илрүүлсэн. За тэгэхээр 1 сарын дотор одоо ногдуулах ёстой. За мөн одоо уг одоо хугацаа өнгөрсөн болон шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үздэг. Тэгэхээр эдгээр шийtгэлийг бол бас тухайн жил өнгөрсөн тохиолдолд дахиж одоо татан одоо шийтгэж болохгүй гэж хэлсэн. Хөдөлмөрийн хуулинд заасан байдаг. За бидний өнөөдрийн хичээл өгүүлэлт дуусч байна. Та нар нэмэлтээр хөдөлмөрийн тухай хуулиас судалж үзээрэй.